Сайн байцгаана уу? Миний биеийн Нямсүрэн мөн ханаа Эсийн эрдэмтний товроо утгаараа бахахын бие даалгын хүрээнд ур хангаа аймаа танилцуулах болсондоо таатай байна. Тэгвэл хамтдаа манай утгаар аялцгаая. Ур хангаа аймгийг бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тэг 5 дугаар тогтоолоор тухайн үеийн цэцэрлэг Мандал уулын аймагуудын гол бушуудаас одоогийн Өвөр хангай, Баян-Онгор аймгийн нутаг дэвсгэрийг хамаарсан 31 сумтай Түүн голын цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан төвхтэй. Аймгийн төв нь 12 бөгөөд нийт 19 сумтай. Монгол улсын төв цэг нь Өвөр хангай аймгийн бүрд сумын өвөр хөшөөтийн булга юм. Газар нутгийн хэмжээ нь 63.5 мянган км². Улаанбаатар хотоос 430 км зайд оршино. Нутгийн хойд хэсэг нь Хангай нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулзтай. Аймгийн нийт нутгийн 23.8% нь Хангай, 28.2% нь Талхийр, 48.8% нь Говийн бүсэд хуваагддаг. Манай аймгийн үзэсгэлэнт газрууд Арц богд бол Өвөр хангай аймгийн богд сумын нутагт орших Арц богд бол нь улсын ард хэсэг нь игц нилээд хатархаг говийн шинжтэй ноён ориглон далайн төвснөөс дээш 2477 м их баян уул. Орхны хөндөй. Дэлхийн өвд бүртгэгдсэн орхны хөндийн дурсгалт газар нь Улаанбаатар хотоос 360 орчим км-д оршдог Монгол улсын төв хэсгээр урсгах орхон голын эрэг дагуу байршдаг. Эрдэнэзүү үед Эрдэнэзүү хід нь хар орон суманд оршдог Монгол улс дахь эртний буддын шашны хід. Хүүсийн 8 нуур. Хүүсийн 8 нуур нь Монгол орны төв хэсэг Хангай улсын дунд 2400 м-д оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөр хангай аймгийн Уянг сумын нутагт байдаг. Улаан цутгалан. Өвөр хангай аймгийн Батүлзий суманд байрлах үзэсгэлэнт улаан цутгалан бөгөөд Монголын хамгийн их устай хүрхрээ. Төвхөн хід. Төвхөн хід нь Батүлзий сумаас 20 км-д орших буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг. Учир таршаан сувлал. Учир сумын нутагт оршдог халуун аршаан бөгөөд үе мөч, арсны өвчин, ясны гэмтэл эмэгтэйчүүд мэдрэлийн өвчтнүүдэд бэмчилгээ сувилгаа хийгддэг сувлал юм. Манай нутгийн түүхэн алдарнууд. Өндрөгийн Занбаатар нь Монгол улсын төр нийгэм шашин соёлын нэрт тутгалдан сарын шашны анхны тэргүүн буюу анх дугаар богд Жавдан замд удагт байжээ. Тэрээр 1635 онд халахын үж Төвшөөд хаан Гомбодоржийн хөвгүүн болж Өвөр хангай аймгийн Зөөл сумын нутагт төржээ. Монгол улсын арлан Оном жавын аюур олон түмэнд Мэтэн гэж алдарсан аюур аслан Сайн ноён хаан аймгийн Элдэн вангийн хошуу буюу одоогийн Өвөр хангай аймгийн Санд сумын харьяат үндэсний бүхэн улсын арслан юм. Хангай аймгийн засаг дараагаас улсын хурлын гишүүн Сургуугийн Батмаг Хар орон сумын Бөмбөтийн цагаан нуур гэдэг газар 1954 онд төрсөн. 1987 онд Монгол улсын их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсжээ. Төрийн сойрхол Ярууны Тэв мэдийн гадаг богд сумын гэгит гэх газар 1929 онд төрсөн баг дунд сургууль болоод санхүүгийн техникумыг төгсжээ. Тэрээр 1953 онд чулгууд хэмээх анхны номыг хэвлүүлсэн байна. Түүний хөтөлбөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1961 онд бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал 1979 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн тол хүрдээсэн байна. Генерал Тэдэв сүрэнгийн тогоо 1954 онд Санд сумын нутагт төрсөн Цэргийн дэд боловсрол түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй 2000 онд Батлан хамгаалах яамны дээд сайд 2002 оноос 2008 онд Монгол улсын зэвсэг хүчний занжин штабын даргаар ажиллаж байв. Сургууль хүмүүжүүлэх ухааны дээд доктор. Монгол улсын гавьяач жүжигчин Дэмжиг Доржийн Галсанбаат 30 улс сумын уугуул Орос, Англи, Солонгос, Хятад хэлтэй тэрээр улсын ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх соёл эрдэнэ хамтлагийг үүсгэн байгуулцаж улмаар чуулга болгон өргөжүүлэх 30 жил ажиллажээ.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Нацгийн Жанцан Нарав 1949 онд Улзий цумын нутаг Дулаан гэх газар төржээ. Монголын соёл урлаг хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд гинтэй хувь нэмэр оруулж 20 гаруй киноны хөгжим 200 гаруй дуу рамс зохиожээ. Монгол улсын Манлай зам Донорын долгор сүрэн Хужир сумын харьяат 1946 онд төрсөн 1968 оны улсын наадмаар 5 давж начин 1976 онд 7 давж заанцол хүртжээ. Болор цумын эзэн Баярхүүгийн эцэг хорлонд Тараг цумын нутаг Арван хэрийн тал гихт газар төрсөн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Болор цум яруу найргийн тэмцээний 2 удаагийн тэргүүн байрын шагналт. Манай нутгийн түүхэн зуршил газрууд Эрдэнэ зүүн Монгол улстай хамгийн эртний бурхны шашныг хийдэм тус хідэн Өвөрхангай аймгийн Харан сумын төвийн ойролцоо Эртний хот хар орнын тойрон хажууд байрладаг. Энэ хід дэлхийн өвд бүрдэгдсэн орны хөндийн соёлын дурсгал багтдаг. Хар орон сум Монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Ангай нурууны зүүн бие орхон голын сав нутагт төвлөрөхийг ирмэлзэж зарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Монгол түмний морины гишүүдийн Өвөрхангай аймгийн Арван хэр сумаас 17 км газарт буюу Алдарт Арваны талд байрладаг. Өвөрхангай аймгийн ардын жүжигчин Дөрвийн шагналт хөгжмийн зохиолч Зовсон Жамби мөр доржин хөшөө юм. Монголын хөгжмийн урлагийн сууд бүтээлчдийн нэг Монголын анхны симфонийг бичсэн Монгол улсын төрийн дурлалын аялалгыг зохиосон Морин гурийн хөгжмийн цогцолын хөгжилд асар их хөв нэмрээ оруулсан байна. 1985 онд дэлхийн 2 дугаар дайны ялалтын 40 жилийн ойгоор дайнд оролцогчдын дурсгалын самбарыг Батжуулганы их зургаар байгуулсан түүхтэй. Алх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Лувсан цэрэнгийн хөшөөг гэрэлтэй болгож орчныг сэргийн тогтжуулсан байна. Гэрэлт хөшөөнд Лувсан цэрэнгийн аюушийн намдар Баатарлаг гавьяаг Монгол улсын Баатар цолоор нэгэн шагнах тухай тогтоолын хамтаар зээлжээ. Өвөрхангай аймгийн Бог цумын зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хөрөн өнгийн хөрмөн чулууд уулыг дэвшүүлэх хэмээн нэрлэн энэхүү уулын эргэн тойронд болж хэрэгсүр хадны сүг зурагнын элбэг бөгөөд 1920 оноос хойш гадаад дотоодын археологчид эрдэмтэд хэд хэдэн удаа очиж хайгуул малтлан хийж иржээ. Энэ газар хүртэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй болж хэрэгсүр хадны сүг зураг байдаг аж. Тэмээн чулууны амны богон хөшөө хонцгой урд чулууг засч 3 цаглан оройн хэсэгт нар сар доогуур нь олон игний хонхор их биеийг оруулган төв хэсэгт цөврөг буугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сэлж доогуур нь бүс татан цэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг богон хөшөө хэмээн нэрлэдэг. Манай аймгийн өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал Өвөрхангай аймаг нь дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ ойролцоогоор 756 тэрбум төгрөг бөгөөд салбарын хувьд хөдөө аж ахуйн салбар 50%, үйлчилгээний салбар 36%, үйлдвэрлэлийн салбар 14 орчим хувийг эзлэж байна. Өвөрхангайд 5 хөшөө мал их хэмжээгээр өсдөг тул нутгийн малчин өрхүүдийн амьдралыг гол тулгуур нь энэ юм. Арван хэр суманд жижиг үйлдвэрлэл, хүнсний болон барилгын материалын үйлдвэрлэл ажиллаж, аялал жуулчлал нь эдийн засгийн чухал хэсэг болж, түүхэн соёлын дурсгал газрууд болон байгалийн үзэсгэлэнт газрууд нь жуулчдын анхаарлыг татдаг. Өвөрхангай аймгийн хорхог, боодог болон айр гараа алдартай. Өдгөө зах зээлийн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хвшлийн оролцоо дийлэн хувийг эзлэж, зохион байгуулалт, бизнес, цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин хэлсээр байна.